За хаа их хөрхнүүдээ бүгдээрээ сайн байцгаана уу? Цэнгэл хийх гэж байгаа бол төвшөө гэсэн промо кодыг ашиглаад 20% бонус, 50 центийн урамшуулал, мөн төвшөө гэж gift giveaway хэсгээс хайгаад надаас зарлагдж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Цэнгэл хийхдээ манайхан промо кодыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуузаа. Өнөөдөр хэдүүлгийн case opening бичлэг албан ёсоор хэлж байгааг дуулахад таатай байна. За тэг миний хувьд бол өнөөдөр өөрийгөө харуулахгүй ноцсон байгаа. Тэгээд за яхаа зүгээр тэгэл нууцсан байгаа шээ. За ямар хаа. Гэхдээ намайг санджээвэл би яхаа гарч ирнэ. За тэгээд та бүхний харж байгаачлан надад ийм бэлгэнүүд байгаа. Надад гэлтгүүд инхээ бит хоёрт ишиг хүмүүс бол 2-оос $7 цэнгэлэлтээр орсоор байгаа шүү гэдгийг дахин дуулахад таатай байна. Мэдээж цэнгэлэлт хийх гэж байгаа бол төвшөн гэсэн промо кодыг ашиглаад цэнгэлэлтийг хийснээр танд 20% бонус, 50 центийн урамшуулал, тэгээд мөн өдөр болгон янз бүрийн үнэгүй кейснүүд гэх мэт зөндөө олон боломжуудын дээр саний харагдаж өнгөрдөг кейснүүд та бүхэнд нээлттэй болноо. Кейс гинэ. Ярьж чадах байлцсан. Ерөнхийдөө нөө бэлгэнүүд гэж хэлж байсан. За тэгээд уламжлал ёсоор хэдүүлээ silk case рүүгээ явцгаах болно. Silk case-нээс бит хоёр gamma doppler emerald хайж байгаа шүү дээ. Яндаа $600 ашиг. $600 буцаага авчлаа. Сүрсэн. Сэргсэн. $3,000. Oh my god. Мөнгө эцтэй, тийм бицтэй. За Кукрэ knife бол энэчээрээс угаасаа Батбаатар унах юм байлээ. Бараг нэгээр дараа явж исэн ч унахаар юм байлээ. Надад уг нэг юм адын бодол байна л да. Joker мод дээр нь дарж байгаад унгаа бол унгаачих байх та гэсэн. Гэхдээ би бас тэгж булхаацмааргүй байна. Ер нь бол нэг хүн комментоор инхийг тэгсэн байсан. Joker мод дээр нь дараа унгаачих гэсэн юм бичсэн байсан. Би ч гэсэн тэгээд бас нүдтэй болохоор тэр чинь олоо уншиж л та. Ерөнхийдөө бол Emerald байхгүй шүү ерөнхий. За энэ Flip Knife Tiger Tooth бол бас л ундаг айтем. Энэ кейснээс бол Батбаатар унж байгаа. За нэг сүрх цаг нь болсон байсан юм амар сүрлээ хэдүүлээ. Сүрх нэг цаг байхад мандах нэг цаг байх байлгүй дээ л гэж тийм ээ. Дахиад сүрлээ. Амар сүрч бай сая. Ер нь хэдүүлээ ихтэй яг өнөөдрийн байдлаар сүрээд байна. Окей. $38,000 эхэлсэн шүү дээ. Тэгсэн чи одоо юу гэнэ үү? $33,000. Oh my god. Би юу болсон бэ? За ядаж карамбит унж амьдрал дээр босё. Хөл дээр босъё. Яаж л нэг карамбит өгөөч гэж гуйж байна. Ер нь бол тэгтээ угаасаа гамблинг учраас энд бол авахын хувьд бол авна. Азтай байвал тэгээ хинч чемпугаан ч авна. За азгүй байх юм бол тэгээд шууд алдна гэдэг ийм зарчим үйлчилж байгаа шүү дээ. Тэгэхээр та хэд манаас санхүүгийн эрсдлээ тооцоолоод
энэ зүйл рүү орхон зөв үү, буруу юу гэж маш сайн судалгаатай хандж агаад тэгээд ер нь бол шийдвэрээ гаргаж байгаарэ. Ер нь төвшөөгийнх нь оруулж байгаа кейс аналист гэх бичлэгнүүд дээр бол энэ кейсийг онгойлоход тийм байна. Энэ кейс тэрнтэйгээ адилхан. Ер нь нийтлэг бол ийм тийм гээд хүмүүсийг илүүтэй уруудтахаас илүүтэйгээр үнэн зөвлөгөө өгдөг тиймэрхүү кейс опенинг гэдэг үгэл нэлээд хийдэг штэ тий. Маргаан тэгээ санаж байгаа хөө. Санахгүй. За. За шунал ихтүү шулан болно. Өнөөдрийн хувьд миний унгаасан хамгийн дээд айтем бол Glock 18 Fade байлаа. За энэ чирээс бол яг унахын хувьд бол унсан гэхдээ Valve War нь унсан. Гэхдээ ингээд үзвэл яг бол 31,693 доллараар төдийгөөс өдий хүртэл цуглуулсан битүүрийн хамт цуглуулсан энэ wallet балансыг шууд ингээд дарчвал би яг инхэд алуулах га тэгэхээр боллоо. За тэгээ өнөөдрийн хувьд бол яг $5,000 хасах баланстай өндөрлүүлж байгаа юм байна. Гэхдээ яг дараагийн удаа бас илүү азтай байх юм болоо гэж бас өөрөө бодоод байна. За манайхан бичлэгэн дээрээ лайк дарж саб хийхээ мартаоцай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.